Сайн мэдээ. Төв цэвэрлэх байгууламжийг 8.4 тэрбум төгрөгөөр шинжилэн засварлана. Төв цэвэрлэх байгууламжид үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээг тогтоох ажлыг 2015 оны 11-р сараас эхлүүлсэн юм. Энэ хүрээнд байгууламжийн шинжилгээ ажлын зураг төсөл гарч био цөөрмийн барилгын ажил 50% гүйцэтгэлтэй явж байна. Ийхүү төв цэвэрлэх байгууламжийг шинжлэх тээзүү бэлэн болсноор одоо байгаа цэвэрлэх байгууламжтай ижил хүчин чадалтай дахин нэг байгууламж барихаар болж хөрөнгөнд шийдэгдээд байна. Одоо бид нар чинь бол үндсэндээ нэг 190-200 орчим куб метр бохирыг зайлуулах манай хүчин чадалтай гаргаад авч байна. Одоо энэний хажуу дахиад яг тийм хэмжээний бүрэн шинэ цэвэрлэх байгууламж барихаар одоо зураг төсөл концепц авлагдаад энэ ажлыг хийгээд манай хажуултны яамн дээр асуудал явагдаж байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинжлэх ажилд зориулж улсын төсөвт 8.1 тэрбум төгрөг тусгасан нийслэлд шилжирж нийслэлийн захирагчийн ажлын алба ажилд ороод байна. Засгийн газраас байгууламжийг шинжлэх эвгүй үнэрийг арилгах ажлыг 7 дугаар сар гэхэд дуусгахыг нийслэлийн засаг даргын 5 газарт үүрэг болгожээ. Харин ажил хариуцаж байгаа хүмүүс 6 дугаар сарын 1 гэхэд дуусаж төв цэвэрлэхээс гардаг эвгүй үнэр арилна гэсэн мэдээлэл өгч байна. Бохирыг одоо үнэрийг дарах нэлээд томоохон ажил манай захирагчийн ажлын албанаар ирсэн. Бид нар сая их хурлын одоо чуулган дээр ерөнхий сайдын асуулга тавьсан. Энэ хүрээнд бол бид нар их хурл дээр танилцуулга хийцэн. 6 сарын 1 гэхэд бид бол энэ асуудлыг 100% шийдгээд одоо үйл ажиллагаа эхэлсэн. Манай захирагчийн ажлын албан хийж явж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн шинжилгээ ажил 2018 онд бүрэн дуусах юм байна. Олон жил ярьсан төв цэвэрлэхийн засвар шинжилгээ ажил эхлээд байгаа сайн мэдээ хүргэлээ.